дахин төлөвлөлт бол 2008 оноос хойш эхэлсэн байд. Гэр орооллын дахин төлөвлөлт гэдэг. Нэлээд эрчимтэй эхлээд явж байгаа дунд нь одоо тухайн систем нь жоохон гажуудалтай, доголдолтой, иргэдтэй ойлголцох, төрийн ойлголцол тиймчтэй ойлгомжтой биш. Ер нь шинэ нэр томьёо мэт байсан. За тэгээд дахин төлөвлөлт 2-3 янзаар явагддаг. Нэгдүгürt нь гэр орооллын дахин төлөвлөлт. Гэр орооллын айлыг одоо газрыг аваад оронд нь байр байшин одоо өгнөл гэсэн юм утгатай. Хоёрдугаарт нь ашиглалтын шаардлага хангахгүй буюу 1960-70 оны үеийн дээр үеийн барилгууд одоо ажиглах цаашдаа боломжгүй газар хөдлөлтөнд тэсвэргүй дулааны алдагдaltaй гэх мэт хүн амьдрах тааг өгсөг. Үүнийг шинчлэх ийм хоёр төрлөөр одоо дахин төлөвлөлтийн ажлууд явагдаж байна. За дахин төлөвлөлт яагаад алдаа гарцсан бэ гэхээр дахин төлөвлөлтийг шалгаруулахдаа дүрм журам буруу явцсан. Хэдхэн нөхдүүд суужгаад өөрийнхөө танил тал тухайг хараад нэг нөхөрт батламж өгчдөг, засаг даргын батламж өгч. Нөгөө нөхдүүд батламжаа аваад хөрөнгө оруулалтайгаа авчихна. Мөнгө байхгүй. Ингээд айлын хашаа байшин авчихна. Эсвэл байрын одоо нураачна. Тэгээд тэдгээр хүмүүс бодонд гараад түрээсийн мөнгө нөхөө ойлол барилгын ажил гэдэг бол цаг хугацаатай уралдаж хийдэг ажил. Жилээс жилд одоо валютын анш, инфляц гэдэг ингээд олон барилгын үнийн материал гэдэг олон зүйлээс шалтгаалдаг учраас барилга удаашрах юм бол алдагдлаар орж эхэлдэг. Барилга барьж байгаа үндэсний бүтээн байгуулагч компаниуд ихэнх нь мэдээж банкны зээлтэй. Ингээд барилга гацах юм бол зээлээс хүүгээ төлөөл хүүний хүү гэж явж байгаа л ингээд үе таалгаа барьдаг. Чадамжгүй компаниуд нэгдүгээрт өгсөн нь бол хамгийн том юм дахин төлөвлөлтийн алдаа гэж үзэж байгаа. Эдгээр компаниудын удирдлагууд нь зарим нь байхгүй болчдөг. Гэр оронгүй айлын хажуу өрөө түрээсэлж амьдардаг. Одоо түрээсийн байраар хамаатан саднараа явж байгаа. Байр орон сууцаа хүлээгээд бурхны оронд одож байгаа ахмад насны хүртэл маш их байд юм бэл. Одоо дээдл 8-9 жил байранд орж байгаа хүмүүс одоо хүртэл байна. Одоо тэр хүмүүсийн өнгөрсөн үед шийдвэр гаргасан нөхдүүдийн би бол тодорхой хэлж байгаа. Энэ лайл анчгийг бол үндсэндээ шинээр байгуулагдаад 1 жил болж байгаа манай компани үүрэх гэдэг. Үүрж байна. Иргэдээ ямар одоо та нар одоо тэр хэдэн жилийн өмнө ингэсэн ингээд иргэдээ буруутгах болохгүй. Гэхдээ албан тушаалтнуудыг буруутгах хэрэгтэй гэж би үздэг. Тухайн үед яг тэр шийдвэр гаргаж тэр батламж өгсөн тэр компаниудыг шалгаруулсан нөхдүүд хий юм бэ гэдгийг л энэ хэвлэл мэдээллийн байгууллагууд гаргаж ирмээр байна. Компаниуд нөх ойлгомжтой бидрээс мэдээллийг авч болно шүү дээ. Яг энийг хэн ямар журмаар яагаад шалгаруулв? Тэр нөхдүүд өнөөдөр хаана байна? Одоо иргэдийг хохироочоод үндсэндээ тэд нар ажиллаа өгсөн нэрийдлээр баян тансаг амьдрал явж шин. Тухайн компаниас одоо ямар ашиг сонирхол байсан мэдэхгүй. Хэрвээ сүүлийн 1 жилд манай хэрэгжүүлж байгаа 20 хэдэн төслөөс ямар нэгэн алдаа гарах юм бол би хариуцлага хүлээл гэж байгаа. Би энийг бол тодорхой хэлж байгаа.